Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгийг хүргэхэд бэлэн боллоо. Ванесса Сильваг хэрэг гарсан үед 23 настай байсан. Тэр Барселоны Минас Жерас мужийн Парадеманс хотод амьдарч байлаа. Ванесса жирийн нэгэн гэр бүл төрсөн ч 3 настайдаа гэр бүлийнхэн тулгуур баг нь болсон аавыгаа алдсан юм. Аавынх нь гинтийн үхэл нь аль хэдийн адуу байсан гэр бүлд нь асар их сэтгэл зүйн онцрол санхүүг нь дарамт авчирчээ. Ээж нь Ванесса болон дүү хоёрыг нь ганцаараа өсгөхөөс өөр аргагүй болсон. Ээж нь цэвэрлэгчээр ажиллаж гэр бүлээ тэжээдэг хүчирхэг эмэгтэй байв. Барзил цэвэрлэгчийн ажил цалин бага, биеийн өвчний хувьд маш хүнд хөдөлмөр. Ванесса өсөж томрохдоо ээж нь сургалтын төлбөр, байрны түрээс өдөр тутмын хэрэгцээний зардлыг олохын тулд ямар их хөлс хүч гаргаж байгааг нүдэрээ харж үзсэн. Олсон мөнгөний нэгч төгрөг амархан олдоогүй бүгд үнэтэй хөдөлмөрийн үр дүн байлаа. Гэхдээ ийм орчинд өссөн ч Ванесса гомдлож гутарж явсангүй. Харин ч энэ бүх явдал түүний зан чанарыг илүү хариуцлагатай бусдыг ойлгодог болгож төлөвшүүлсэн юм. Хэрэг гарах үед Ванесса сэтгэл судлалын бакалаврын 4-р курс суралцж байлаа. Багш нар ангийнхан нь түүнийг дуу цөөтэй, даруухан хэрнээ, гайхмаар итгэвтэй оюутан байсан гэж дурсдаг. Тэр сургуулаа төгсөөд хүний нөөцийн салбарт ажиллах мөрөөдөлтэй байсан. Тэр хүмүүсийн зан чанар, чадварыг нь үнэлээд өөрт нь яг тохирох ажлыг олж өгөхөд тусалж чадна гэж итгэдэг байсан. Ингэснээр хүмүүс илүү сайхан амьдрна гэж боджээ. Хэрэг гарахаас өмнөх нь тэр ойролцоох Жоо-Туба хот дох үндэсний хөдөлмөр эрхлэлтийн системд дадлаг хийж байв. Ажил ягч болон ажил олгогчдыг холбох зорилготой Барселоны засгийн газраас байгуулсан үнэгүй зуучлалын байгууллага. Зам нь хол ядраадаг байсан ч тэр энэ боломжийг алдахыг хүсээгүй. Тиймээс үргэлж хичээж явдаг байсан. 2026 оны 2 дугаар сарын 9-ний даваа гараг Ванессад шинэ 7 хоног эхэлжээ. Парадеманс хотод зуны сүүл үргэлжиж цаг агаар халуун нар хүчтэй хэвээр байлаа. Парадеманс Жоо-Табо хоёр хот хоорондоо ойрхон. Хойло Белу Оризонтегийн бүсэд багтдаг газар. Гэхдээ хооронд нь зорчход бас л нийлээд цаг үз зарцуулна. Ванесса 7 хоногт 2 удаа Парадеманс дахь гэрээсээ Жоо-Табо хортол хот хоорондын нийтийн тээврээр явдаг байв. Зам ойролцоогоор 35-аас 40 минут үргэлжилнэ. Хэрв замын төвжирэл осол садлахаар бол илүү ч удаашрна. Энэ бол түүний хувьд аль хэдийн тассан зам. Тэр автобусанд хөвчлэн хичээлийн материалаа уншиж эсвэл жаахан амардаг байлаа. Тэр өдөр Ванесса Жоо-Табо хотын төв дэх даалгын газартаа иржээ. Хамт ажилладаг хүмүүсийн ярьснаар тэр урдын адил, цүнхэндээ, зөөврийн компьютер, гар утас, төрөвч, хэвлэсэн сургалтын материал хийсэн байв. Түүний хувцаслалт энгийн, джинсэн өмд, даруухан цамц, хөдөлгөөнд ажил шивтэйхэн хувцас. Тэр өдөр ч ажлаа хэвийн үр бүтээлтэй хийж өдөөс хойш 3-аас 4 цагийн үед тарах хүртлээ өөрөгт ажлаа төвлөрөн гүйцэтгсэн. Ажлаасаа гараад Ванесса Жоо-Табогийн гудамжаар алхаж Парадеманс руу буцах автобусандаа суухын тулд BR 262 дугаар хурдны замын дэргэдэх хот хоорондын автобусны буудлын руу явсан. BR 262 бол Барселоны зүүн баруун чиглэлийн томоохон хурдны зам, хөдөлгөөн маш ихтэй. Тэр автобусны буудлд хүрэхийн тулд хотын захын бүсээр дайрах шаардлагатай. Жозе Монтеро гудамжаар явж уулзвар дээрээс Санта Крус гудамж руу иргэсэн. Санта Крус гудамж бол хотын төв шиг хөл хөдөлгөөн ихтэй биш, гэхдээ бүр эзгүүч биш. Гэхдээ тэр гудамжинд нэг нуугдсан аюул хүлээж байсан юм. Хурдны замд ойртох тусам байшин барилга цөөрч, оронд нь эзэнгүй хоосон газар, барилгын өг овоолсон талбай, зэрлэг өвс ургасан хэрүү тарагдаж эхэлнэ. Тэр үед цаг нь Ванессагийн ер нь гэртээ ирдэг цагийг зааж байсан. Гэхдээ тэр ирсэнгүй. Эхэндээ ээж дүү хоёр нэг их санаа зовсонгүй. Ванесса насанд хүрсэн хүн Барселоны замын нөхцөл байдлыг бодоход BR 260 дээр төгжрэл осол аадар борооны улмаас зам маагдах нь элбэг. Магадгүй ажлаасаа гараад дэлгүүр орсон байх. Эсвэл хуучин найзтайгаа таарад юм ярьж утсан ч байж болно гэж боджээ. Гэвч Минас Жерас мужид орой болж шөнийн 9 цагт ээж нь охин руугаа залгахад утсан шууд дуу чудна руу шилжив. Мессеж явуулсан ч хариу ирсэнгүй.
Ингэж чимээгүй алга болно гэдэг Ванесагийн зам биш. Тэр гэр бүлдээ маш ойр ээжигээ өргөлж боддог охин. Жаахан хоцорсон ч би очиж явна гэж заавал мэдэгддэг байсан. Гэр бүлийнхэн нь хүлээгээ суусангүй. Ванесатай холбогдож болох бүх найз хамт олон ангийнхан руу залгалаа. Ажлын газрынх нь Ванеса цагтаа ажлаасаа гарсныг хэлжээ. Их сургуулийн ангийнхан нь тэр өдөр ямар нэгэн дугуйлан уулзалт байгаагүй гэж хэлсэн. Ойрын найзууд нь Ванесаг хараагүй, холбоо бариагүй байв. Шөнө орой ээж нь барьцаалийн яаралтай тусламжийн дугаар залгалаа. Ээж охиных нь утасны байршлыг шууд шалгаж өгөөсэй. Явсан замынхан дагуух камеруудыг үзээсэй. Ядаж Жовото багийн автобусны буудлын орчмоор эргүүл явуулж өгөхийг хүссэн. Гэвч дуудлага авсан ажилтан дараа нь ирсэн цагдаа нар тоохгүй байжээ. Тэдний бодлоор ийм зүйл ихэнхдээ залуус гадуур явж байгаад түр холбоо тасарсан тохиолдол байдаг аж. Гэр бүлийнхэн нь Ванесагийн зан чанар, амьдралын ийм маягийг тайлбарласан ч цагдаа нар тийм ч ностойгоор хүлээж авсангүй. Тэд Ванеса өөрөө гэртээ буцаж ирэх магадлал өндөр гэж үзэж яаралтай сургаггүй алга болсон хэрэг гэж бүртгэсэнгүй. Ээж нь уйлан байж манай охин тийм хүн биш, найз залууч байхгүй гэж хэлсэн ч цагдаа нар 24 цаг болоогүй бол албан ёсны мөрдөн шалгалт эхэлдэггүй гэсэн. Үнэн дээр барьцаалийн хуульд 24 цаг хүлээх заавал журам байхгүй. Ялангуяа насан туршаагүй эсвэл эрсдэлтэй нөхцөл байдал илэрхий бол шууд шалгалт эхлэх боломжтой. Гэвч бодит байдал дээр цагдаа нар эхлээд урьдчилсан мэдээлэл цуглуулж хэвийн бус гэдэг нь батлагдсны дараа л албан ёсны хэрэг болгон хувиргадаг. 2026 оны 2 дугаар сарын 10-ны мегмар гарагт Ванеса буцаж ирсэнгүй. Гар утас нь унтарсан хэвээр ямар ч зураггүй. Ванесагийн дүүн хамаатан садан ойрын найзуудаасаа хэдийг цуглуулж Жовото бар руу явлаа. Тэд өмнөх өдөр Ванесагийн явсан замыг дагаж шалгахаар шийдсэн юм. Тэд дадлах хийдэг газраас эхэлж орон сууцны хорооллоор дамжин BR 262 дугаар хурдны замын дэргэдэх автобусны буудлын хүртэл халахв. Ванесагийн зургийг харуулж дэлгүүрийн эзэд шатгуун түгээх станцын ажилчид гудамжинд явсан хүмүүсээс асуулаа. Замын хажуугийн буут хогийн сав гээд бүхэл газрыг шалгав. Хайгуулд оролцож байсан хүмүүсийн дунд Лендро гэх гэрэл зурагч найз нь байлаа. Тэр мэрэгжлийн дорооно авч явсан байв. Өндөр өвс бартаатай газар дээрээс харахад бараг юм үзэгдэхгүй. Харин дороон бол хүмүүсийн олж харахгүй зүйлийг дээрээс илрүүлэх боломжтой гэдгийг Лендро мэдэж байсан. Тэр дорооноо хөргөж Ванеса явсан байж магадгүй замаар дагуулan хайж эхэллээ. Тэр Санта Крус гудамжны төгсгөл хурдны замын далангийн ойролцоох хоосон газарт анхаарлаа төвлөрүүлсэн. Тэр газар бол хот ба хурдны замын дундах завсрын бүс. 1 метрээс өндөр ургасан өтгөн өвсөөр бүрхэгдсэн бараг хүн очтгүй газар байв. Дорон тэр эсхийн дээгүүр нисэж байхад дэлгэцэн дээрх дүрсийг харсан. Ихэнх өвс салхинд намирч байлаа. Харин яг дунд нь өвс хачин жигтэй нам дарагдсан хэсэг харагдав. Хин нэгэн юм чирсэн, гიშгсэн мэт байжээ. Мөрдөн шалгалтын хэллэгээр үүнийг дарагдсан өвс гэж нэрлэдэг. Заримдаа хүн эсвэл том амьтан явсан уулмуур байдаг ч харин хотын захад бол ийм мөрхөнхтэй хүний хийсэн зүйл байдаг. Лендро дорооныхоо өндрийг бууруулж томруулдаг линзийг ажилууллаа. Дүрс улам тодорч эхлэв. Дарагдсан хэсгийн захад орооцолцсон өвсний засраар цэнхэр давуу харагдлаа. Сайн харахад өвсөн дунд хаягдсан джинс өмд байв. Хэдхэн метрийн зайд нэг том модны сүдэр дор хүн эвтэж байв. Лендро даруй Ванесагийн дүү болон бусад хайж байсан хүмүүст мэдэгджээ. Тэр газар маш сайн нуугдсан байлаа. Гудамжнаас хол биш 1-2 метрийн өндөртэй өвсөнд бүрэн халахлагдсан. Хин нэгэн өвс рүү орж харахгүй бол дотор нь юу байгааг мэдэх аргагүй. Хамгийн аимшигтай нь энэ газар машин тасралтгүй тавьдаг хурдны замын яг хажууд байв. Тийм ачааны машин, автобус, суудлын машинуудын дуу чимээ асар их. Хин нэгэн туслан дуудаж хашгирсан ч сонсогдохгүй. Лендро тэр үед цагдаа дуудлаа. Цагдаа нар ирж шар туузаар бүсийг хааж шинжээчд мөрдөгчдийг дуудсан. Албан ёсны задлангийн яруу гарахаас өмнө
эцсийн дүгнэлт хийх боломжгүйч хэргийн газар Ванесса ямар аимшигтай зовлон туулсныг тодорхой харуулж байв. Түүнийг олох үед тэр нүцгэн доош харамтж байсан. Хувцс нь биеийнх нь ойролцоод харсан байв. Ингэж хувцсыг нь тарааж орхидох нь ихэнхдээ бэлгийн үчирхэл үлдсэн хүн яар сандрахтаа гаргадаг үйлдэл юм. Ванессагийн цүнх гар утас олцсонгүй. Гэмт хэрэгтэн дээрэм шиг харагдуулах эсвэл утасны мэдээллийг устгахын тулд авч явсан байх гэж үзсэн. Ванессагийн бие дээр аимшигтай их сориг байлаа. Тэр үхээсээ өмнө эрүүдэн шүүгдсэнийг илтгэх уул мөр бүр харагдаж байв. Хэргийн газрын шинжилгээгээр энэ зүгээр нэг дээрэм биш нь илт болов. Хэдийгээр эд зүйлс нь алга болсон ч гол сэдэл нь бэлгийн үчирхэл болон аллах байжээ. Гэмт хэрэгтэн маш аюултай нэгэн байсан. Тэр энэ газрын онцлогийг ашиглан урьдчилан төлөвлөсөн эсвэл туршлагатай гэмт этгээд байсныг харуулж байна. Ванессаг дарж унагсны дараа тэр урьдчилан авч явсан зэвсэг хэрэглээгүй. Харин Ванессагийн цүнхнээс зөөврийн компьютерийн цэнэглэгчийг гаргаж түүгээр нь хоолойг нь боож хөнөөсөн. Хүний хоолойг кабелаар боож амьд нь хүрнэ гэдэг хэдхэн секундын хэрэг биш. Нилээд удаан хугацаанд хүч гаргах шаардлагатай. Тэр хугацаанд Ванесса амьд тэмцэж байсан. Энэ нь гэмт этгээд маш хүйтэн сэтгэлтэй хүн байсныг харуулж байна. Ингээд Жаотабагийн цагдаа нар аллагын иргэнийн Ванессаг дадлагын газраас гарснаас эхлээд цогцолцсон газар хүртэлх камер шалгажээ. Гэрч бараг байхгүй тул хотын хяналтын камер, хувийн байшингийн хамгаалалтын бичлэг хамгийн чухал нотлох баримт болов. Олон цагийн бичлэг дундаас мөрдөгчд эцэст нь Ванессаг олж харлаа. Тэр Санта Круз гудамжны явган үний замаар ганцаараа алхаж байв. Гэвч мөрдөгчд камерын арын хэсгийг анзаарахад нэг аимшигтай дүр зураг гарч ирсэн. Нэг эрэхтэй Ванессаг үргэлж дагаж байжээ. Ванесса гудамж руу ирэх мөчид тэр эрэхтэй чимээг өвхөн араас нь дагсан. Шууд яг ард нь биш, тодорхой зай барина. Ванесса зүүн талын замаар явхад тэр баруун тал руу гарч зэрэгцээ алхам. Энэ бол хүмүүсийг сэжиг төрүүлэхгүйгээр дагах арга. Тэр зогсоол байсан машинууд цахилгааны шон зэргийг халахвч болгож ашиглаад Ванессаг үргэлж ойр зайнаас ажиглаж байсан. Нэг бичлэг дээр тэр бүр байшингийн дээвэр дээр гарч оршныг ажиглан гэрч байгаа эсгэг шалгаж байв. Нэг мөчид Ванесса ямар нэгэн зүйл буруу байгааг мэдэрсэн бололтой. Тэр эргэж харж хурдаа алхаж байгаа нь харагдана. Камерын дүрс тийм ч өндөр чанартай биш ч эрэгтэй царай тодорхой харагдсан. Түүнийг харсан даруйд орон нутгийн цагдаа нар хэн болохыг нь ойлгосон. Гэмт хэргийн ертөнцид танилцаарай байлаа. Тэр бол Итало Жефферсон, 43 настай Итало амьдралынхаа 23 жилийг шоронд өнгөрөөсөн хүн байв. Тэгвэл яагаад ийм аюултай хүн гудамжаар чөлөөтэй явж байсан юм бэ? Минас Жераст мужийн шүүхийн бүртгэл дурдсанаар тэр өмнө нь Харт амих бусад гэмт хэргээр хоригдож байсан. Гэвч 2025 оны 9-р сард Барзилийн дээд шүүх түүний хэргийг дахин хянан үзжээ. Өмгөөлөгч нь түүний эзэмшиж байсан Харт амхины хэмжээ бага, худалдаалах бус хувийн хэрэглээний зорилготой байсан гэж маргасан. Шүүх энэ тайлбарыг хүлээн авч Харт амхины 8 гэх хэргийг хувийн хэрэглээний зорилгоор хадгалсан болгон өөрчилсөн байна. Ингэснээр түүний анхны 8 жилийн ял хүчингүй болсон. 2025 оны 12 дугаар сард шүүх түүний үлдсэн ялыг дахин тооцоод хагас нээлттэй дэглэмд шилжүүлж болно гэж шийдсэн байдаг. Барзилийн дэглэм гэдэг нь хоригдол өдрийн цагаар ажил хийж оройн электрон бугуйч зүгээд буцаж ирдэг гэсэн үг. Ингээд 2025 оны 12 дугаар сарын 20-нд Итало хаалттай шоронгоос гарч нийгэмд буцаж ирсэн. Гэвч захиргааны алдаа эсвэл түүний санаатай зүгтлээс болж тэр бугуйчаа цагтан зүгээгүй. Ингээд бараг хяналтгүй байдал орсон байв. Ванесса алга болсон өдөр гэмт хэргийн үйлдсийн дараа Итало хэргийн газраас хэдхэн зуун метрийн зайд байдаг ээжийнхээ гэрт очижээ. Тэр туйлдсан хувцсан шавартай бие дээр нь Ванессаг нь цус байв. Гэр бүлийнх нь асуухад Харт амхины 8 чиртээ маргалцсан өртөө байсан тул зодож алах гэж оролцсон гэж худал хэлв. Яаралтай зүхтах хэрэгтэй болсон гэж ярьжээ. Ээж нь найж мөнгө өгч Итало шүршүрд орж
хувцас сольж яаран явсан. Гэвч маргааш нь Ванессагийн аллахын мэдээ хэвлэлээр цэцэгдэв. Хэргийн газар Италиагийн ээж их нь гэрээс ердөө 300 метрийн зайд байсан. Мөн хохирогч ширүүн эсэргүүцсэн гэмт итгэж гимтсэн байж магадгүй гэж мэдээлжээ. Ингээд Италиагийн гэр бүлийнх нь үннийг ойлгож эхэллээ. Эцэст нь Итали уцаар бүхнийг хүлээн зөвшөөрөв. Тэр Бэлү Орзиндетто хотод байгаа гуйлга гуйж амьдран эргэж очихгүй гэж хэлсэн. Ээж нь даруй цагдаад мэдэгдэв. 3 хоногийн дараа Итали гуйлга гуйж байгаа хүн тогтоогдсон байна. Тэр ачааны галт тэргэнд нуугдан цугтах төлөвлөгөө боловсруулжээ. Минас Жирас мужийн цагдаа нар яаралтай ажиллагаа явуулж галт тэргийг зогсоов. Итали өсөр цугтахыг оролцсон ч удалгүй баригдсан байдаг. Өөргөвчнээс нь олон хувцас хутга олдсон. Тэр удаан хугацаанд цугтаж амьдрахыг төлөвлөсөн байв. Байцаалтын үеэр нотлох баринд камерын бичлэг ээжийнх нь мэдүүлгийн өмнө тэр эцэст нь аллахаа хүлээн зөвшөөржээ. Тэр Ванессагийн ам хамрыг дарж дуугүй болгохын тулд зодсон гэж мэдүүлсэн. Бэлгийн хүчирхийллийн талаар тодорхой ярьсангүй ч Ванесса нүцгэн хувцас нь урагдсан мөн Итали өмнө нь 3 удаа хүчин эсэн ялтай байсан нь энэ бол хүчинсний дараа алсан гэдгийг баталж байлаа. Одоогоор Итали өндөр хамгаалалттай хорих ангид хоригдож байна. Түүнд аллах, хүчин зэрэг олон ноцтой хэрэг тулгасан. Хэрэв бүх хэрэгт буруутай тогтогдвол 30-аас дээш жилийн хоригхол авах магадaltaй. Ванесса зүгээр л гэрлүүгээ харж явсан. Тэр мөрөөдөлтэй энгийн нэгэн охин байлаа. Гэвч тэр өдөр түүний амьдрал харамсалтайгаар дуусжээ. За ингээд өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусаж байна. Та бүхэн дараагийн бичлэгээ үзхийг хүсвэл лайк саба заавал дараад өгөөрэй.